11-р бүлэг. Есүсийн сүнс ба бидний сүнс. Бидний өмнөх ертөнцийн амьдрал Есүсийн амьдралаар тодорхой тайлбарлагдах юм. Есүсийн гадаад төрх хүмүүс биднийхтэй дэндүү адилхан байсан болохоор эргэн тойронд нь байсан хүмүүс Есүс болон жирийн хүмүүсийн хоорондох ямар ч ялгаа олж хараагүй юм. Тэд өөр хоорондоо энэ чинь мужааны хүү биш үлээ? Эхийг нь Мария, дүүнэрийг нь Яаков, Йосеф, Симон, Юда гэдэг биш үлээ хэмээн ярилцаж байжээ. Энэ маягаар Есүс бүх талаараа бидэнтэй адил төрхтэй үзэгдсэн нь бид мөн махан биеэрч, сүнсээрч Есүстэй адилхан гэдгийг улмаар өмнөх болон хожимын ертөнцийн үндсэн зүй тогтлыг бидэнд ойлгуулах гэсэндээ тэр юм. Хэрв Есүсийн махан бие ба сүнс биднийхээс ялгаатай байсан бол хожим бид амьлна гэдэгтээ мөн Тэнгэрийн орн руу явна гэдэгтээ итгэж чадахгүй байх байсан. Яагад гэвэл махан биеэрч, сүнсээрч Есүс биднээс өөр юм чинь. Бид Есүс шиг байдалтай байж чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрэх юм. Харин Есүсийн өмнөх болон хожимын амьдрал аль ч талаараа бидэнтэй адил гэдгийг ухаарч ойлговол бид Тэнгэрийн орн руу явж чадна гэдэгтээ итгэх юм. Иймд энэ талаар ойлгохын тулд Библиэд бичигдсэн Есүсийн альтлаас Есүсийн өмнөх болон хожимын амьдрал нөхцөл байдлыг нь судалж үзэхийн зэрэгцээ бидний байдал хэрхэх талаар тодруулах хэрэгтэй. Есүс сүүлчийн алгасал баярын ариун зоогийн ёслол дээр сүүлчийн хаалтын залбирлыг ийм өргөжээ. Иохан 17:5. Аава, ертөнцөөс өмнө тантай хамт надад байсан сүр жавхлангаар одоо та намайг өөрийнхөө хамт алдаршуулаач. ертөнцөөс таны надад өгсөн хүмүүст би нэрийг тань илчилсэн. Тэд таних байсан бөгөөд та тэднийг надад өгсөн. Тэд үгийг тань сахисан юм. Таны надад өгсөн алив бүхэн нь танаас гэдгийг одоо тэд мэдэв. Учир нь тэд таних үлээ. Миний бүх юм таних, таних бас минийх. Би тэднэр алдаршуулагдлаа. Энэ залбирал нь ертөнцийг бүтээхээс өмнө ард түмэнтэйгээ хамт байсан сүр жавхланг нь сэргээж өгөөч гэсэн утгатай юм. Библиэд Есүс Христийг угаасаа л Бурхантай хамт оршиж байгаад биднэр рүү ирсэн хэмээн тэмдэглэжээ. 1-р Иохан 1:2. Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд ичлэгдсэн. Мөн Есүс ийн альджээ. Иохан 6:62. Хэрв хүний хүү өмнө нь байсан газар өдөө дээш гарахыг харуул та нар яах вэ? Есүс энэ дэлхийд ирэхээс өмнө Бурхны үгээр оршиж байсан. Мөн тэр үгээр бүх юмсыг бүтээсэн бөгөөд Бурхантай тэгшэрх мэдэлтэй байх нь зохистой бидний аврагч юм. Бүтээгч эзний үг болох Христ ч хүртэл онгон бүсгүй Мариягийн биеэр дамжин махан бие өмсөн энэ дэлхийд төрсөн байхад тэр тусмаа Бурхны бүтээсэн Бурхны бүх өгүүдийн сүнснүүд махан бие өмсөн хүн болж төрж харин ч чадах биш үү? Есүс болон бидний хооронд байр суурийн ялгаа байгаа болохоос биш. Сүнсний байдал нь биднийхтэй адилхан юм. Тэнгэрт нүгэл үлдсэн Тэнгэр элч нар эсвэл нүгэл үлдсэн Тэнгэрийн ариун ард түмний сүнс махан бие өмсөн энэ дэлхийд хүн болж төрцгөөсөн юм. Эдгээр Тэнгэр элч нар болон ариун ард түмэн сатаанд мэхлэгдэн Бурханаас урван тэрслээд Тэнгэрээс хөөгдсөн юм. Тэдний дунд зарим нь санамсаргүйгээр мэхлэгдэж хилсээр ялд унан энэ дэлхий рүү хөөгдсөн юм. Иймд тэднийг хайж аврахаар Есүс өөрийн биеэр энэ нүгэлт ертөнц рүү ирэх болсон билээ. Библиэд ийн альджээ. Лук 19:10. Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ гэв.